шалгаарай, нягтлаарай. Найзуудаа, намайг юу олсныг хардаа. Энэ шүүс бол жирийн нэг шүүс биш ээ. Йоб гаригийн шидэд саваагаар бүтээгдсэн онцгой шүүс юм шүү. Ямар гоё вэ? Уйлда ой. Дуусчихсан гэж бодсон ч үлдсэн байжээ. Янзтай. Кидо, яг тэнцүү хувааж уух байсан штэ. Би олсон юм чинь жаахан илүү гооч болохгүй мүү? Олсон гин шүү. Айгүй үлчи ганцаараа уух гэж нуусан байсан биз? За, яалаа гэж дээ найзуудаа. Ганцаараа уух байсан бол юу гэж та хоёр таруулдгийг? Ой, би яагаад байна? Яна, Кидо чи яасан бэ? Яв? Чи цэнхэр өнгөтэй болчихлоо. Би яагаад цэнхэр болж байгаа? Ганцаараа амттай идэж уухаар ийм юм болж байгаа юм да. Үгүй дээ. Би чинь зүндээ амттан ганцаараа идсэн штэ. Хизээч ингэж байгаагүй. Зүндөө амттан ганцаараа идсэн гин шүү. Би учрыг олчих шиг боллоо. Шүүсний шошго дээрх зааврыг уншия да. Дуусах хугацаанд болоогүй л энэ да. Хадгалах нөхцөлж зөрчигдөөгүй байна. Харин зааврын дагуу хэрэглээгүй юм байна штэ. Зааварт нь юу гэсэн бэ? Энэ шүүсийг Йоб гаригаас өөр гариг дээр уух бол заавал халааж ууна уу гэсэн байна. Нэрээ тийштэй. Аавч хоёр яг тэгж хэлж байсан санагдчихлаа. Тэгвэл одоо энэ шүүсээ яг зааврын дагуу халааж ууж үзэх үү? Тэгье? Би лав дахиж уухгүй. Кидо идэж уухаас татгалзаж чаддаг байх нэ. Дахиад өөр өнгөтэй болжгүй яах юм? Би ногоон өнгөндөө дуртай. За, шүүс маань уухад яг тохиромжтой бүлээн боллоо. Ямар сайхан амттай юм бэ? Ястай янзтай байна. Кидо, чи уухгүй мүү? Чи уухгүй би Үгүй, би уун. Алив. Гайхалтай. Би эргээд ногоон кидо болчихлоо штэ. Ураа! Ашгүй дээ. Кидо маань цэнхэр хэвээрээ үлдсэн бол өдөр бүр гониглох байсан байх та. Хүүхдүүдээ альва зүйлийн зааврыг уншиж ойлгоод дагаж мөрдөх нь ямар чухал байдгийг бид цахим аялагчдынхаа хөгжилтэйхэн адал явдлаас сурч авлаа шүү дээ. Зааврыг уншаад ойлгоорой. Бас дагаж мөрдөөрэй. Шалгаарай, нягтлаарай.